За сайн байна уу? Үндэсний хэрэгчлөө тусгаар тогтнолоо Сэргэн Мандуусны 114 жилийн баярын мэндийг хүргье. За танд болон нийт White Segment-ийг үзэж байгаа бүх хүмүүс бас сайхан өдрийн баярын мэндийг хүргье. За Австралиас ирсэн гэж дуулсан. Хэдэн жил болоод ирж байна? 7 жил болчиход ирлээ. Их орондоо хүмүүс ирсэн. За ирээд өхийн барилдааны үчээд суух сэтгэлээсээ болцооч. Нөгөө тэнд байхад дандаа цагаан сар болоо иймэрхүү том барилдаануудыг зурагтаар үздэг. Тэгээд ирээд яг өдөрт ирэх юм бол яг ирж үзнэ л гэж бодож байсан. Тэгээд 5-6 хоон жин тэгээд зорж ирээд үзчихин. Үнэхээр гоё байна. Дотроос нь үзэх бас шал өөр байдаг тэгээд. Тэр сайхан байна. Үгээр ирэхийн аргагүй сайхан мэдрэмж. Тэгээд хүүхэд залуучуудыгаа бас яг одоо ер нь энэ үзэж байгаа хүмүүс чи хөвчлэн одоо манай залуучууд бол айгүй цөөхөн сонирхдаг шүү дээ. Одоо сүүлийн үед энэ залуучуудын ачаар бас их үздэг болж байгаа шүү. Тэгээд улам энэ үзэж өв соёлоо манай энэ чинь цорынгаа зөв соёл واخгүй юу? Энэ өв соёлыг айгүй сайхан үзэж хажуунаас нь мэдэрч энэ чинь хамгийн гол нь гоё эрүүл чирэг те ийм гоё үг гоё түгээн дэлгэрүүлээд үзээд гоё байгаасаа л гэж айгүй хүсэж байгаа. Би ер нь цаашдаа ч гэсэн бас өөрийнхөө сошиал хуудасуудаар айгүй их гоё түгээн дэлгэрүүлнэ гэж бодож байгаа. За баярлалаа. Тэгээд гадаадд байхад одоо үндэсний гих тодотгохтой бүх зүйлээ маш их сандаг хүмүүс. Та одоо 7 жил болоод ирлээ. Хэр сансан бэ? Юу санаж санагдд юм бэ? Айргаа их сан, тарганы маа их сан. Тэгээд ер нь тэгэл энэ хэдий одоо бид нар чинь тэнд ингээл цагаан сар наадмаа дээлээ өмсөөл гардаг зүлгэн дээр яадаг ч гэсэн яг энэ амьд мэдрэмж бол шал өөр л дөө. Үнэхээр яг ууг уламжлалт үнэхээр дэлхийд Монгол ганцхан яг тэр уламжлалт. Яг одоо үнийг хэлэхэд энэ Австралич гэдэг юм уу бусад одоо орнуудын өв уламжлал бол бас манайхын бол хаан чүрхгүй шүү дээ. Хоол хүнс тэр хөндлөл гэдэг юм уу те. Манайх бол үнэхээр онцгой. Тэгээд тэрийг бол маш сайн мэдэрдэг. Тэгээд үндэсний бүх хөл үнэхээр өөр л дөө. Би одоо жоохон бахтаа таавтайгаа бүхэн өргөнд ирж үздэг байсан. Тэр мэдрэмж бас эргээс байгаа үнэхээр гоё. Тарганы мах гэснээс одоо тарганы мах хориотой байгаа шүү дээ. Хориотой. Болохгүй. За тэгээд дэмжиж өгдөг одоо төгчүүтэй нэрлэг үйл та хэнийг хэлмээр байна? Би дээрээ нэг ахтай манай ахын багын найз нь манай Монгол улсын дархан авраг Батсуур авраг байдیں۔ Тэр хамт 50 хороолын 58 дугаар байр хамт тоглож ирсэн. Тэгээд одоо үнэхээр одоо би одоо тантай ярьж байгаа гэдгээрээ бэлдэж байгаа юм биш шүү. Үнэхээр энэ спортын түүхэнд одоо намайг дэмждэг хүмүүс бас энэ Роналдо, Леброн нарын нөгөө легаси буюу өвийг аягүй их би ярьдаг энэ олон жилийн ноёрхлыг. Үнэхээр энэ сүүлийн 10 жилд одоо энэ одоо Батсуур бүрэн төгсгсөн хоёр авраг бол үнэхээр дэндүү байгаа бол үнэхээр маш их баярлж бахархаж омогшиж явдаг гэдэг бас яг энэ дэшрэг хэлээ. Тэгээ одоо энэ сүүлийн үед гарч ирж байгаа Батмагна Арслан, Орхонбаяр Арслан, Бян Ботхон гэсэн 3 арсланг бол маш их дэмжиж байгаа. Тэгээд эдгээр бүгчүүд байна яг нэрлүүл. Тэгээ одоо гадаадд бас нэлээд удлаа Монголд ирлээ. Бас барилдыг гэсэн бодлоо нэ бэлтгэл хийгээд барилдыг гэсэн бодол авах зүгээр л өөрийгөө гоё фитнесээр эрүүл чирэг байлгаж тийм физикли гоё фит байхыг л зөвлөдөг. Тэгээ Монгол хүн болгоно нөгөө барилдгүйч гэсэн далбаашуудгаа аваад хаяа хөлсөө гаргадаг байхад бол тэглгүй байх. Хямар тэндээс ингэж идэг гэж ярьдаг шүү дээ. Тийм. Ямар ч байсан бид нар ч одоо байгууллага хамт олноороо тэгээ зүлгэн дээр гарахаар барилдаа л ондоо шүү дээ манай монголчууд ч. Ихэнх нь нөгөө барилга дээр ажилладаг аимшигын бие хаатай төмөр шүрмстэй залуучууд байдаг. Тэгээд ер нь бас барилдуулаад сайхан барилдчихна. Тэ асуудалгүй. Би 2 хүүтэй тэгээ 2 хүүгээ бас одоо бүхэн секцэнд явуулах гэж байгаа. За баярлалаа. Тэгж байгаа нэгийн доон дуулчих яриа л тавь. За баярлалаа. Ерөөл Батар шигээ. Танд амжилт. За амжилт. За баярлалаа.